Сайн байцгаана уу үзэгч сонсогч уншигч та бүхэндээ бэлтгэн өргөдөг 100 асуулт нэвтрүүлгийн маань энэ удаагийн дугаар эхлэхэд бэлэн болоод байна. Манай өнөөдрийн нэвтрүүлгийн зочноор Монгол Улсын ерөнхийлөгчийн зөвлөг бөгөөд хэвлэлийн албаны дарга Үлзий баярын Зол баяр хүрэлцэн гэж оролцож байна. Сайн байна уу танд энэ өдрийн мэндийг хүргье. За сайн байна уу. За танд бас энэ өдрийн мэнд хүргэе. За юунтэй өрсөнд бас баярлалаа, талархал илэрхийлье. За юуны өмнө бидний ураг хөвлөө авч цаг цаваа гаргаж хүрэлцэн гэж нэвтрүүлэгт оролцож байгаа танд өсөлтөх өмнөөс маш их баярлалаа. За баярлалаа. Сайхан зүсэж байна уу? Сайхан зүсэж байна. Ажил төрөл нь өндөр байна уу? Өндөр сайхан байна уу. За ингээ хоёул өнөөдрийнхөө нэвтрүүлэг эхэлнэ. Хамгийн ихний асуулт маань та манай телевиз үзэгчдэд өөрийгөө болгон гэр бүлийнхнийгаа нэг сайхан танилцуулаач. Намайг Үлзий хоёрын Зол баяр гэдэг. За 1984 онд төрсөн. Одоо 40 настай. Цахилгаан системийн инженер мэргэжил эзэмшсэн. Шинжилгээ ухааны технологийн их сургуулийг эрчим хүчний инженерийн сургуулийг төгссөн. За тэгээд ам бүл долуул амьдардаг. Эхнэр 5 хүүхдийн амд. За 2 охин 3 хүүтэй. Том охин маань 17 настай, баг хүн маань одоо 6 сартай. За ажил мэргэжлийн хувьд гэвэл одоо сургууль төгссөн цагаас хойш телевизийн салбарт, радиогийн салбарт ажиллаж агаад. За тэгээд дараа нь Монгол Улсын ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч гэдэг ажил дээр 2017 онд ирж ажилласан. Тэгээд 2017 оноос хойш хамт ерөнхий сайдтай хамт ажиллаж явж байгаад 2021 оны Монгол Улсын ерөнхийлөгчийн одоо сонгуулийн дараа ерөнхийлөгчийн одоо зөвлөх бөгөөд ерөнхийлөгчийн хэвлэлийн албаны дарга хэвлэлийн төлөөлөгчөөр одоо хүртэл ингэ ажиллаж байна тийм. За золоо маань аль нутгийн залуу байдгийг? Би ч одоо яг уг гарвал аав маань Өмнө Говь аймгийн Баян далай сумын ууг бол. Тий. Аавын маань одоо төрсөн эцэг миний өвөө одоо Давгсүрэн гэж хүн байсан. Давгсүрэн өвөө маань бол одоо Өмнө Говь аймгийнхаа бас санхүү хэлтсийн даргаыг 24-5 жил тасралтгүй хийсэн. Банк санхүүгийн чиглэлийн мэргэжилтэй ийм хүн байсан. Тийм. За миний нөгөө өвөө бол одоо Сүрэн хорлоо гэж хүн одоо байдаг. 92 настай, өндөр настай юм сайн хүн байна. Тэгээ өвөө маань бол одоо анх Чэдэнбал дарга тогтоол гаргаж анхны 7 Монголын одоо анхны 7 геофизик инженерийг Унгар улсад бэлдээ гэж 7 оюутан явуулж исэн юм бэл. Тэгээ тэр 7 оюутны нэг нь бол одоо миний өвөө байхгүй. Тэгээ өвөө маань одоо сургуулаа төгсөж ирээд Унгарт мэргэжил эзэмшиж ирээд Монгол орныгоо одоо усжуулах бүхий л одоо ажлыг хийсэн. Монголын одоо 330 сумдаар бүгднгээр нь явж усны хайгуул хийж, худаг ус гаргаж ингэж явсан. Одоо хуучин байсан нөгөө усны аж ахуйн институт гэж байсан да. Тэнд одоогийн усны газар гэж үү? Одоогийн усны газар тийм. Тэгээ тухайн үед бол яг усны аж ахуйн институт гэдэг нэлээд өргөн хүрээтэй, чиг үргэж нэлээд том тийм байсан юм бэл. Одоо маш олноор хуучин цагт бол хөв цөөрөм их байгуулах ажлыг төр өөрөө хариуцж хийдэг. Одоо бол бодлого чиглэл бас нэлээд өөр болсон л доо. Тий. За аав маань бол бас усны аж ахуйн институтэд өвөөтэй хамт 8 жил хамт ажилласан. Бас л одоо усны зураг гаргах гэх юм ажлыг хийдэг байсан. Тий. Яаж яваад сэтгүүлч болж юу? Гэхдээ одоо яг хүний өөрийн нөгөө дур сонирхол гэх юм уу тий. Би өөр багасаа яхан ч тийм мэдээ зүйтэй үзэх тийм туртай тийм хөлт байсан юм шиг байна. Тий. Тэгээ манай ангийнхан их гайхаад бас яриад идэв. Чамагч одоо сургуулаа төгсөөд суйсдал орох юм ах гэж боддог байсан чинь шутист орсон харч айгу гайхсан шүү дээ. Тэр бол яг бас ээжийн маань нөгөө заавар зөвлөгөө бас нөлөө байсан л та. Гэхдээ би бол бас харамсдаггүй. 9 10 дугаар анги нөгөө шинжилгээ ухааны технологийн их сургуулийн математикийн гүнзгийр болсон сургалтын нөгөө лицей анги гэж байдаг шүү дээ. Тэр лицей ангид 9 10 дугаар анги төгсөөд тэгээ нөгөө лицей төгссөн хүүхдүүд чинь шутист чинь шууд нөгөө хорилго өгдөг. Тэгээ цахилгаан системийн инженерээр хэлсэж суралцаад төгсөж ирсэн. Даанч инженерээр ажилласангүй тий. Тэг инженерээр ажиллах боломжууд олдсонгүй. Тэг өөрөө өөрийн дур сонирхлыг өгөөд л явсан л та. Ажлын анхны гараа нь хаанаас эхэлсэн? Би ч анх 102.1 радиод залуусын радио гэдэг тий. Эх орон залуусын радио гэдэг байсан. Тэгээ тэнд ажиллаж байсан. Хамгийн анхны одоо нээлтийн өдөр нь 2004 оны 3 дугаар сарын 8-ны өдөр нээлттэй хийгээл. Солингоо зөвтгөлтөн төрийн шагналт гүр базрах манай эфир дээр хамт ирж суугаал. Тэгэл эхэлж байсан да. Тэгээ 2006 онд дараа нь телевизийн салбар руу халтарч орсон. Радиогоос. Тий. Ингээд чирэгт зүгээд микрофоноор яриад өөрийнхөө хоолойг сонсон ямар мэдрэмж төржээ. Яг нөгөө хуучин нөгөө анх ажлын гараа эхэлж ирсэн үе санаанд орж. Тэг л жилийн дараах микрофонтой тий. Одоо ч яг 20 жилийн дараах ба шүү дээ. Тэг 18 жилийн дараах тий. 2006 оноос хойш ажиллаагүй гэхээр. Сонирхол үт юм. Тэг сонирн байна. Бас дотн гоё байна. Яг ингээл өөрийнхөө хоолойг сонсвол
эфирт ярьдаг байсан шүү дээ. За тухайн үед эфирч юу гэж ярьдаг байсан бол за нэг яриг да. Тухайд яг тэгэл нөгөө тэр үед чинь сошиал ертөнц ингэж хөгжөөгүй тий. Одоо радио FM гэдэг чинь бол бидний Залуучууд залуучуудыг бүгд сонсдог. Өшин залуугүй л бүгдээрээ сонсдог тий. Тэгээ бие биендээ нөгөө сайхан урмын сайхан үг, баярын мэндчилгээ, төрсөн өдрийн мэндчилгээ гэж бүхэл юм радио дээр байдаг. Одоогийнхоор бол баг тэр үеийн Facebook байсан юм шүү гэж бодоод идэв шүү тий. Eagle хэзээ орсон? Хэдэн онд орсон юм? Eagle чи 2012 онд орсон юм аа. За ямар спортод дуртай вэ? Яг ер нь төрөл бүрийн спортуудыг ер нь сонирхдог. Гэхдээ яг өөрөө яг тухайлж хичээлсэн спорт гэх юм бол одоо нэг фитнесээр л хичээлэх гэж оролддог тий. Багадаа бол жоохон барилдах дуртай байсан. Тэгээ яг нэг чөлөө тентрээр жоохон хэдэн сар тэр хичээлж байгаа. Тэгээ бас нэг болоог юм аа. Тий. Жоохон бэртгэм тентэр аваад. Тэгээд тэрнийхээ юу байдаг юм уу? Спортод бүхий спортод л ирэхэд дуртай. Үндэсний бүх. Тэгээ чөлөөт жудоо гэдэг тий. Бүх ажлаа хаяад чамаагүй бүр тийм хорхоосч үздэг ямар спорт? Бүх. Тий. Үндэснийх үү? Үндэсний бүх. Дээрээс нь чөлөөт орхон тийм ээ. Тийм чөлөөт орно. Тийм. Яг үндэсний бүх орчин бол өөрөө бас манай үндэсний өв соёлыг тээсэн гоё спорт шүү дээ. Тэгээ бөхчүүдийн дунд ороод суухад тэртээ холдож хутгалдаад бас юм яриад суугаал ингэж явхад тийм цаанаасаа л нэг тийм гоё байдаг. Анх нөгөө Gold's Gym гэдэг одоогийн Gold's Gym орж ирэхээс өмнө Gold's Gym гэдэг нэртэй нэг шонхор дээд сургуулийн хажуудлын Баянмөнх аваргын шонгор дээд сургуулийн хажуудалд одоо нь улсын зан увсын ган болд цааны байгуулсны тэм жим клуб байдаг байсан. Тэгээ тэнд 9 дугаар ангид багтаа анх би очиж исэн. Тэгээ очиж заалаар ингээ шагаасан чинь Сүхбат авраг, Ганбат авраг энэ төр зөвчний бэлтгэл хийжсэн байхгүй. Айгуу гоё харагдсан санагдаад. Тэгээ танад бүртгүүлэхэд ямар үнэтэй байдаг юм гэдэг. Тэгээ бүртгүүлж исэн 9 дугаар ангид багтаа. Таны амьдралдаа баримтлагдаг зарчим юу вэ? Энэ хүнд нэг дараа болохгүй юмсан гэж боддоо шүү дээ. Тусвалж шаалддаг юм гэж бодоход. Тий. Тэгвэл таны нандин зүг зүйл хамгийн ихээр нандин зүг зүйл. Одоо тэр бол ямар ч хэрэгэлцээ байхгүй миний гэр бүл. Тий. Миний гэр бүл, миний аав ээж хоёр маань мэдээж хэрэгтэй. Энэ амьдралаас олж авсан таны хамгийн том ололт юу вэ? Нэг л амьдрал гэж ярьдаг штеп. Би бол тэрнтэй бас жоохон санал нийлдэггүй. Яагаад тэгэхээр сүүлд нэг бурхны шашны номнуудыг судалж уншаад ингээд жоохон бас ойлголт аваад ирэхлээр нэг тийм бодол төрж эхэлж байгаа. Урд насны амьдрал, одоогийн насны амьдрал, дараа төрлийн амьдрал гэж байдгаа гэж бурхны номлолд, бурхны шашны номлолд байгаад байгаа байхгүй. Тэгээ хүний төрлийг олж төрөөд одоо ялангуяа одоо Монгол оронд хүн болж төрөөд бурхны шашинтай газар хүн болж төрөөд тийм ээ. Ингээд амьдрна гэдэг бол одоо энэ биеэрээ одоо гэгэрх тийм сайхан боломж юм аа гэж. Тэгээ би бол энэ бурхны номын шашныг ингэж бас судлах боломжтой тий. Их хэлээрээ сайхан уншаад хин дуртай нь одоо судлаад уншиж болно шүү дээ. Тийм боломжтой ийм сайхан бат Монгол орондоо төрсөндөө яг чин сэтгэлээсээ би үнэхээр баярлагдав. Тий. Таныг тодтогдох зан чанар юу вэ? Би ерөнхийдөө ээжийнхээ занг нэлээд дөөрөөс юм бол гэж боддیں۔ Манай ээж бол тийм нэг хүнтэй ингээд их тийм хүн болгонтэй хайтайхан сайхан харьцдаг. Хүнийг аль болох гомдоочихгүй юмсан гэж боддог. Тэгээ хүнд нэг тусалж шалдгүй юм гэхэд бас нэг төвөг болчихгүй юмсан гэж боддог. Гэхдээ яг нөгөө яс шазуур дээр нь тулах юм бол ёстой нөгөө жигэн хатуу зангаа бас гаргадаг, нэг хурааж урааж байгаа гэдэг шиг. Тэгээ ээжтэйгээ л их тийм төстэй зантай юм болов гэж боддоо шүү дээ өөрөө. Таны энэ амьдрал дээрх баатар хин. Миний ээж аваа хоёр. Тэгээ ээж маань бол тийм нөгөө ямар ч хатуу юмыг өөр нь ингээд нэг давж ингэж чаддаг. Амьдралд юу юу ч тохиолдож болно. Тэрийг ингээд ингэж давж болдгий шүү гэдгийг надад амьдралаараа үзүүлсэн юм багхгүй. Тийм болохоор би одоо ээжийнхээ одоо үг бүх юмыг маш одоо бурхны сургаал шиг л бодож хүлээж авдаг. Аав маань байна. Манай аав бол сайхан одоо альваад тийм сайхан ингээ уул шиг байж байдаг. Тэгээ сайхан юм болж исэн чинь нэг айхтар одоо нэг ингээл нухацтай хүлээж авахгүй. Хүн дээр хүлээж авахгүй. Тэгтээ хүлээж байгаа нэг үг хэлэхээр нэг гэр дүртэл нэг жинтэй үг хэлдэг. Одоо манай говийнхны зан чанар юу нь бас тиймэрхүү. Альваад нэг дэв дав гээл ингээл авахгүй. Бодож байгаа цөөхөн идэв хэлдэг. Тэгээ нэг тайван тий. Нүүр гараа угаачаад гар хурууга арчиж байгаа нүртэл удаан. Тий. Тэгээ тэр нэг сайхан багхгүй. Тэгээд арга бэлэг гэдэг шиг ингээд аав ээж хоёр бол яг ингээд ивсэж цогцоод бүр тийм нэг таагүй өдөр таны сэтгэлийг юу засдаг вэ? Бүр таагүй өдөр бол би заал руу орчтой. Жим руу тий. Шууд ороод юу ч бодохгүй хөвчөө зүгээл тэгэл сайхан төмрөө барьж аваад тэгэл дасглаа хийгээд эхлэлэр чинь аяндаа хар аяндаа цусны хэргэл сайжраад
хөлс гараад ирэхээр чи хамаг бие тавигдаад хий тавигдаад тэгээ нөгөө хамаг нөгөө энэ ад жаргалын нөгөө гормонууд чи ялгарч эхэлнэ шүү дээ. Тэгэхээр нөгөө хамаг стрессүүд ч алга болоод тэгээ гараад ирэхээр ч юмс ингээд аягүй гоё өөрөөр харагдаж эхэлдэг байхгүй. Ер нь яг тэгдэж шүү дээ. Жимийн заалнаас ингээд гараад алхахад бол нэг бүх юм цэвэрлэгдээ тэнд зааланд үлдсэн хөлстэй хамт угаагдаад үлдсэн. Тэгээ сайхан шинэ хүн болоод гараад ирсэн юм шиг санагддаг. Хүн ч үл бодлуудаасаа болж л стресстэж гэж бүх юм тийм л шүү. Бурхан багшийн сургаалт байдаг шүү дээ. Бодол үгүй бол чи буддаа болно гэж. Бодол үгүй нь буддаа гэж тий. Таны хувьд төгс аз жаргал гэж юу хэлэх вэ? Одоо төгс аз жаргал гэх юм бол одоо гэр бүлийн л аз жаргалыг хэлэх баг та. Тий. Таны хувьд хамгийн ихээр харамсаж явдаг зүйл юу вэ? Ажил гэж ингэж явсаар хагаад хамгийн үнэтэй юм бол ар гэрт гэр бүлд байгаа байхгүй юу? Нөө хүүхдүүд маань ингээд өдрөөс өдөрт өсөж том болоод идэг тий. Тэгээд хүүхдүүдтэйгээ нэг өнгөрөөх цаг гэдэг юм чинь яаж иж байгаа л гарах хэрэгтэй ш. Тэр гаргах цаг маань ингээд ажил алба ингээд ихсэх тусмал улам багасаад л байд юм хэлээ. Нэг талдаа ингээд одоо ажил алба ингээд бүтэмжтэй явж байгаа боловч нөгөө талдаа нөгөө гэр бүлтэйгээ нөгөө хүүхдүүдийн нялх жоохон байх үе бол амьдралын одоо хамгийн нандин гоё үе байдаг ш. Анх дөнгөж одоо аав болчоол дөнгөж одоо жоохон охиноо хоёр охиноо дагуулаад Сүхбаатарын талбайгаар паркаар ингээд явж байгаа үе бол амар тод одоо амьдралын их гоё тэр нандин мөч байхгүй аз жаргалтай тий. Тэгээ тэр шиг тийм мөчүүдийг аль болох олон байх юмсан. Аль болох инкээс гэж боддог. Гэхдээ энийг бол тэнцүүлэл явах хэрэгтэй байх л та. Тэгэл одоо хийж байгаа ажил албатай танаас одоо ажил чигтхэн завгүй ажил байдаг үлгөө бас хэцүү юм да тийм ээ. Гэр бүлдээ их тийм оршиж одоо байх юмсан гэж боддоо шүү тий. Тэгээ орчингууд л одоо манай гэрт одоо нэг тийм дүрм тогтоогод орж ирээ бүгдөө орой одоо 8 цагаас хойш бүгд утсаа авраалгана. Тэгвэл одоо бүгд уцснуудаа үзээд ингээд харилцаа байхгүй болоод тусдаа нэг газар суудсан. Хоорондоо ч юмрах байлаад. Тэгээ ерөнхийдөө орчин үеийн амьдралын хэв маяг бас нэгэд нийтлэг гэр бүлүүд нэг иймэрхүү байдал руу орж явахыг үгүйсэхгүй. Энэ бол өөрөө ирээдүйд одоо ямар бас ард иргэд нийгэм хүмүүсийг бүтээж байгаа вэ гэдгээ одоо эцэг эхчүүд одоо бид нар бол бас бодох хэрэгтэй болов гэж боддоо шүү дээ. Орой 8 цагаас хойш сайхан санаа хэрэгжүүлнэ энийг. Тий. Сакс тавьчихдаг байхгүй тийш уцаа юм. Одоо залуу хүн энэ амьдралд яваа одоо энэ өнгөрүүлсэн хугацаанд юу эсийг л одоо хийх вдэ. Тэр хийж исэн зүйлүүдээс одоо хамгийн галзуу солиотой зүйл нь золоогийн хувьд юу исэн бол? Би ч ер нь жоохон тийм хашир хүн шүү дээ. Нилээн явах. Тий. Нилээн бодож байгаа. Тий. Яг шууд бол орж ирэхгүй байна. Тий. Тэгвэл таны хамгийн их иччихсэн тохиолдол. Одоо би хамгийн одоо санаа тод байгаагаар нь хэлье. Саяхан нөгөө одоо нөгөө манай Монгол улсын нөгөө авиатан марчин Арднаа говь шүү дээ. Тий. Арднаа гоч одоо өмнө говь тий. Баян талаас нь. Арднаа гоч одоо 92 таа байхгүй. Тэгээ сайхан гүгүүд. Тэгээ өдөрт 10 км гүйж бэлтгэл хийдэг гинэ. Өдөр болгоо. Тий. Тэгээ тэр өрөөнд одоо уулзалтанд байсан хүмүүс ганцхан би ч баг бүгдөө хийцсэн баг уу. Тий. Тэгээ хүүн хажууд хэлж байгаа. Одоо аав одоо бэлтгэлээ хэтрүүлээд байгаа юм аа. Тэгээ Танака гэдэг нэг Япон хүн байсан надтай өрсөлддөг. Тэгээ миний рекорд тэр өндөр рекорд тогтоосон байсан. Гэхдээ би тэр үгний рекордыг эвдсэн л дээ гэд энийгээ ярьж байгаа байхгүй. Тэгээ одоо дараагийн дэлхийн аваргын олон тэмцээнүүдэд орох гээд өдөр тутам ерөөсө байнгын бэлтгэлтэй байт юм бэл. Тэгээ би 100 настай байхдаа бол нэг гүйж чаддгүй юм гэхэд ямар ч бас нэг шогсож байгаа хаа гэж хэлээ. Тэгээ айгүй хөнгөн шиг 92 настай хүн ч зүгээр. Харин тийм юм байлээ. Одоо хүмүүс ч 80 гараал 70 эдтэй хүмүүс таягтай хүмүүс байгаа шүү дээ. Тэгэл тий. Хөшөөлөрч одоо хэцүү болдог гэж тийм. Хүн өөрийгөө тэгж гоё авч явж бас болдго юм биш тэгээд. Тэгээ тэнд байсан бас залуучныхаа бас тэгж бодож байсан шүү. Таны сэтгэлийг хамгийн ихээр зовоодог зүйл юу вэ? Тэгээд энэ даяаршлын одоо энэ 90 100 гэдэг чинь дэлхийн одоо бус улс орнуудын өв соёлтой бас холдож байгаа. За тэндээ сайныг ч авч जैन, муугийн ч авч जैन тий. Тэгээ энэ дотроо бид нар яг тэр бид нар одоо монголчууд шүү, тусдаа өв соёлтой юм хүмүүс шүү. Бидний онцлог нэг ийм шүү. Бидний ондоошил бол төрөлхийн одоо хүнийг хайрладаг. Хүн, байгаль, амьтан гурвыг ялгалгүй хайрладаг. Ийм одоо өв соёл бол монголчуудад илүү байгаа байхгүй. Тэгээ энэ маань одоо энэ залуу үед маань бас их сайн удамшиж өвлөгдөж цаашаа ингэж авч яваасаа гэж боддог. Харамсалтай даанч одоо ингэж гадны л одоо соёл бол гоё. Эсвэл одоо Солонгосын тим юм гоё. Эсвэл одоо Америкийн тим гоё гэдэг ч юм уу. Гоёмууд мэдээж байгаа. Тэднийг аваад давхар өөрийнхөө тэр монгол хүн гэдэг юм аа цаашаа авч яваасаа гэж их боддог шүү дээ. Миний хийж байгаа ажилтай бас холбоотой байдаг гэж магадгүй. Олон талын мэдээлэл аваад
олон харьцуулсан судалгаанууд хараад ингээд нийгмийг ингээд харж байгаа учраас ажиглалт одоо хийдэг бас хүний хувьд тийм. Тэгж үнэхээр боддог бай. Ер нь ч бас хаягдаад байгаа тал бий тий байхын үед. Одоо чинь солонгосууд бол тэр ах цахаа дээдлэх ёс өв соёлыг бол ахмад настай хүмүүс асар их хүндлэн. Ирэмбэ мэднэ тий. А манай махан ч тэр байгаа шүү дээ одоо. Айлд ороод чинь ингээд суухад хэн хамгийн дээр суух вэ? Насны ирэмб. Энэ ч нөөрэ цаана асар одоо утга учиртай өв соёлын хүмүүжлэлтэй хүнийг одоо хүн болгож ингэж төлөвшүүлж явж байгаа ийм зүйлүүд тий. Тэгээ хүүхдүүд одоо ялангуяа хотсож байгаа учраас одоо Монгол улс нийт хүмийн 48% нь Улаанбаатарт амьдарч байна. Тэгээ хотшоод байгаа учраас одоо энэ өв соёлоо бас ингээд алдах вэ гэдэг тийм одоо бодол байдаг. Тэр чүүднээс жил болгон одоо 100 болгон хүүхдүүдээ аваад бас хөдөө өөр байгалийн сайханд аялах их дуртай л да. Тэгэхээр бас хөдөө байгаа нэг малчаал за тэр айлаар ороод гарыг гэдэг. Танихгүй айл руу яваал ороход нохоо оройг л яваад ороход за сайн явж ийнэг бол захын айлаар ороход л сайхан цай хоол хийж өгөөл за сайн явж ийнэг бол тавгийн идэ тавьж өгөөл те. Зочломтгой, дайламтгай юм сайхан ардах юм шүү дээ манайх. Тэгээ энэ өв соёл маань битгий алдагдасаа л гэж боддог. Тэ. Танд шалдаа бууж бууж өгч байсан тохиолдол байна уу? Ямар нэгэн зүйлд Байхгүй дээ баг. За энэ ч хэцүү байна да. Миний хийх юм биш юм байна да. Тэгээ ер нь яг хуу тэгж боддгийн зарим юм дээр. Тэгээд тухайн агшин нөхцлөөс дахиад өөр нэг агшин нөхцөлд дахиад жоохон байж байгаад бодоод үзэхээр арай өөр болдог байхгүй тий. Нөө агшин хорон бүхэн чи ингээд амьдрал чи өөр юм урсмал шинж чанартай учраас юу ч дахин давтагдахгүй. Тэгээ тэр цаг мөчөд одоо бодож явах зүв гэж бодогдож исэн юм. Маргааш өглөө унтаад босоод маргааш өглөө бодоход буруу байж болдог тий. За би энэ үнэхээр чадахгүй байна гэж бодсон юм. Маргааш өглөө бодоход нэр боломжтой ч юм шиг. Тэгээ альва асуудлыг нь 2-оос 3 дахин өөр талаас нь өөр цаг хугацаанд өөр нөхцөл орчинд эргцүүлж бодож ижиг эцсийн зөв одоо шийдвэр дүгнэлт гардаг баг. Тэгж боддоо шүү дээ. За зоологийн маань Канаш юм бэ? Ока. Дуучока. Тий. Янз бүр сайхан дуучтай. Тий. Үнэхээр хөдөлмөрч гайхамшигтай өсгөө шүү дээ. Тий. Тэгээд тэр байгаа нөгөө хандлага их гоё таалагддаг юм да. Асар хөдөлмөрч тий. Хөдөлмөрчөөс гадна одоо тэгээд нийгэм бас тийм гоё зүйлийг бас урайлж чаддаг. Залуучууд одоо Ока нөгөө Тандро 2-ын дуу байдаг шүү дээ. Нөгөө гэр бүлийн тухай гэдэг. Тэр дуу бол бас айгу гоё дуу санагддаг юм да. Тий. Өчигдөр өнөөдөр маргаашийн яг альваар амьдарч байна та. Би аль болох яг өнөөдрөөр амьдрах юмсан. Яг одоо цаг дээр амьдрах юмсан гэж боддог юм. Тэгэхдээ орчин цагийн одоо энэ яг бидний амьдралд бол тэр бол бас болцоо олоход жоохон хэцүү л байна л да. Ялангуяа одоо гэдэг юм хариуцлагатай төвчний ажил хийж байгаа ийм хүмүүс бол өчигдрийг бодож эргцүүлж ямар алдаа гарсан бэлээ, ямар олд гарсан бэлээ. Маргааш яах вэ гэдэг төлөвлөж гэж явахгүй бол өнөхөр боломжгүй. Зүгээр бурхны шашны дээр сургаал номыг аваад үзэх юм бол яг одоо цагтаа оршдог ийм амгалан хүн бол одоо будтай юм аа гэж хэлж байгаа шүү. Яг одоо цаг дээр амьдардаг. Лаузын үг гэж байдаг шүү дээ. Хэрвээ та одоо сэтгэл зовнилтой байвал та өнгөрсөнд амьдарч байна. Тэ. Та хэрвээ та одоо ингээд сэтгэл ханамжгүй байгаа бол ирээдүйд амьдарч байна. Тэ. Та сэтгэл ханамжтай сайхан 50 дүлгэн байгавал та яг одоо цаг дээр амьдарч байна. Ирээдүйн гэхэд талаар хэрвээ асуух боломж олдох юм бол та юу асуух? Юм асуухгүй. Дэмэж асуухгүй. Яагаад гэвэл одоо өнөөдрийн миний хийж байгаа үйлдэл ирээдүйг өөрөө бүтээх байхгүй. Үүлийн үрийн сургаал байна шүү дээ. Одоо таны явж байгаа чинь таны урд нь юу хийж амьдрч бүтээж явсан юм бэ? Тэрний чинь л үр дагавар. Одоо ирээдүйд таны яаж явахыг таны одоогийн үйлдэл үр дагавар үйлдэл чинь ирээдүйд үр дагавар болж боловсрох учраас задрах учраас ирээдүйд одоо муу мухаа явахгүй байвал одоо цаг дээрээ хичээ зөв яваа. Тэ. Тэгээ бодлоос үйлдэл үүсдэг. Сэтгэлээс бодол үүсдэг. Бодлоос үйлдэл үүсдэг. Тийм болохоор сэтгэлээ анхаарж амьдраа гэж тэр сургаалыг их боддог. Юунд чам чиний сэтгэл дотор одоо юу бодогдоод байна те. Тэрийг хүн дандаа хөндлөнгөөс ажиглаж явах хэрэгтэй юм гэнэ. Хүнд байдаг 7 хүчнээс хамгийн хүчтэй нь бодлын хүч. Хүнд байдаг чадваруудаас хамгийн дээд чадвар бол өөрийгөө хөндлөнгөөс ажиглах чадвар юм аа гэж бичсэн байна лээ. Тэгээ энийг бол би бас үнэн гэж боддог. Ягаад гэвэл одоо энэ бичигдсэн юмнууд бол дандаа 2500 жилийн өмнө энийг өөрийн биеэр туулаад
ингээд тогтоочихсон, нээлт хийчихсэн хүний сургаал. Тэр үнийг бол буддаа гэдэг тийм дэлхийд даяар хандахгүй. Тэгээ цаг хугацаа бол өөрөө энэ бол 2500 жилийг нэвтэлж өнөөдрийн хүртлийн сургаал амьдарч байна гэдэг бол энэ бол үнэн юм а гэдгийг баталгаа байхгүй. Тэр 2500 жил энэ сургаал амьдарсан байж шүү дээ. Цаг хугацаагаар шалгагдсан байна. Тэгээ энийг итгээд энийг дагах уу дагахгүй юу? Таны сонголт. Тэ? Хүний хамгийн муухай зан чанар юу вэ? Одоо ер нь бол муу хүн гэж байхгүй шүү дээ. Хүн болгон угийн төлөвтөө бол тунгалаг гэгэн хүн болгон сайн л хүн байдаг. Одоо ямар ч адгийн амьтантай учирсантай гинэн цайлган хүүхэд байсныг нь санаарай гэж гоё юу гэдэг байхгүй тий. Ямар ч хүүхэд том болоод адгийн амьтан болно гэж мөрөөддөг. Тэр хүүхэд өөрөө ямар гэр бүл төрсөн, ямар орчин нөхцөл, ямар амьдралын хатуу хөдөө замналыг туулсан, тэгээд ямар багштай байсан, ямар ангимт бол найз нөхөд яаж дээрлэхүүлж ийсэн гэдгээс те. Ингээд тэр хүний цан төлөвөнд толбошоод ингээд тэгэхээр тэр хүний гаргаж байгаа занг бид нар нөгөө талаас өнцгөөс харахтаа энэ муу зан чанар гаргаж байна гэж хардаг. Тэгэхээр тэр бол бүх юм бол ер нь үүлийн үрээс л шалтгаалдаг байна. Үүлийн үрээс өөр өөдтэй тайлбар олддгүй орчлоо шүү дээ гэж. Хэлж байгаа шүү дээ. Тэг хэлж байгаа шүү дээ. Золонгийн муу зуршил юу юм бол? Муу зуршлоо. Хэтэх бодолд автдаг гэж магтдаг. Тэрийг би муу зуршил гэж боддог. Тэгвэл хамгийн амархан хийж чаддаг зүйл чи сайн хийж чаддаг. Тэгээ би яг нөгөө орчин нөхцөлд одоо нэг хүн амьдрал чинь дандаа ингээд хүнтэй харилцаж амьдарч явж байгаа шүү дээ. Тэгэхээр нөгөө тухайн хүний одоо ингээд асуудал ингээд яриад хүн болгоно гэдэг асуудал байгаа шүү дээ. Тэгэхээр тэр үнийг одоо илүү тийм ойлгох тал дээр тэр үний байр суурин дээр нь очиж бодож бас чаддаг болов уу гэж боддیں۔ Хамгийн том мөрөөдөл. За хамгийн том мөрөөдөл гэхээсээ илүү одоо өнөө цагт яг одоо цагт дээр би мөрөөдөж нэг хийчих болцоотой гэж бодож байгаа зүйл ярьж байгаа. Яг манай Монгол улс бол одоо ингээд Төв Азийн өндөрлөг цээжин дээр оршиж байгаа. Бүх гадаргын одоо цэвэр улс юм бол бүгд ингээд Монголоос урсаад гараад явдаг дийлэх юм. За их орон дотроо урсдаг цөөхөн гол нуур байна шүү дээ. Тэгээ зөв миний их боддог юм бол энэ манай улсын одоо номер 1 асуудал бол усны асуудал. Ганцхан одоо говийн бүсч гэлтгүү. Говийн бүсд бол нэн шаардлагатай тулгамдсан байгаа. Одоо ингээд аюулын улаан гэрэл асцсан байгаа гэж хэлж болно тий. Тэгээ дэлхийн бусад бүхэл улс орнууд ус ихтэй газараасаа ус баг байгаа газар руугаа татаад ингээд урсцын тохируулга хийгээд амьдрал ахуйгаа тэтгээд ингээд явж шít. Тэгэхээр манайх бол энийг одоо хийчих болцоод одоо ч хийх яг цаг үе нь бүрэлдээд болоод ирсэн. Өмнө нь ягаад хийж байгаагүй юм бэ гэж хүмүүс асуух байх л та. 2012 онд та бүхэн санаж байгаа бол зөндөө олон бондын үр ингээд тавьсан тий. За тэгээд Монгол улсын эдийн засаг унсан, түүхийн эдийн үн унсан. За 16 боллоо арай жоохон сэргэж ирлээ. Овоо сэргээд ингээд явж байгаад 19 онд дэлхийн нийтийг хамарсан цар тахал гарсан. Тэгээд үндсэндээ энэ хийж чадахгүй байсан шалтгаан бол эдийн засгийн шалтгаан нэгд байна. Хоёрт энэ үнэхээр чухал юм а гэдгийг бүгдээрээ нэгдмэл ойлголтод бас хүрч чадахгүй яваад байгаа байхгүй. Бүгдээр энийг ерөөсөө нэг үгээр нэг дуугаар ойлгож энийг хийя гэж шийдэх ёстой. Тэгэхээр энэ шийдэлтэд одоо харьцангуй хүрж ийн гэж би ойлгож байгаа. Нөгөө талаасаа эдийн засаг талаасаа ч бас боломж болцоо одоо гарч ирж байна. Улсын төсөв одоо бол нэлээд бас өндөр хэмжээнд хүрлээ. Нэг хүн доногдож байгаа дотоодын нийт бүтээгдэхүүн $5800 руу ороод ирлээ. Эхлээд чинь бас нэг хүн өөрөө нэг амьдрах ёстой л доо. Тэ? Тэгээд дараад нэг байгаль орчин юм руугаа ингээд бас явдаг. Хамгийн нэгдүгээр хүн чинь нэг хэрэглээ нь хангагдах ёстой шүү дээ. Тэгээд $5800 гэдэг бол одоо бас боломж хэмжээ. Гэхдээ энэ бол цаашдаа дахиад ингээд өсөж явах ёстой. Ер нь бол нэг онлоор бол нэг хүн доногдож байгаа дотоодын нийт бүтээгдэхүүн $7500 хүрсэн байхад тухайн улс орн бол одоо ингээд дундаж амьдралтай ийм ард түмэн боллоо гэж үздэг. Тий. Ер нь бас чинэлэг талдаа орох. Тий. Гэхдээ энэ тоо өөрөө бас хүн болгон дээр ямар байдлаар хуваарлагдж байна вэ гэдэг тусдаа асуудал. Нэг хэсэг нь одоо их мөнгөтэй болоод нөгөө хэсэг нь одоо мөнгө багтаа болоод ингээд нийлүүлээд хуваахлаар чинь 5800 гараад байхыг үгүйсэхгүй шүү дээ. Тэгвэл өөрөө бас учир дутагдaltaй байна. Тий. За нэгэнт хоёлаа ус яриад эхэлж байгаа учраас усан дээрээс яас ганц нэг зүйлийг тодруулъя. Эхнийх нь
би зүгээр хувьдаа боддгийн. Та түрүү хэллээ шүү дээ. Одоо ихэнх гол мөрөнд ингээ гадагшаа урсаад бүгд ингээ гараа авчдаг. За миний мэдхээр баг нэг гол бол баг хойно хөвсөлдөд нэг гол илүү тэр л одоо эх орондоо буцаж урсж орж ирдэг гэж сонсч байсан юм байна. Тэгэд энэ ямар нэгэн байдлаар тэр голыг хааж боож ээж өөр тийш нь урсгах штэ. Гэтэл нөгөө ус нь ингээ гадагшаа өөр улс руу өөр орн руу урсаж гарах гэдэг. Тэг энэ хааж боох тал дээр нь олон улсын одоо гэрээ инээ тэрэ 9 жирийн юм байдгийм үү? Энэ дээр нь болоод нөгөө гол усаа өөр тийш нь урсгаж бол чаддгүй юм уу? Ийм асуудал байдаг юм. Манайх ч одоо дэлхийн 2 том улстай хөрш зэрэгэлдээ амьдарч байгаа. Бүгд найрамд татарт ус Орсын холбооны улс. За энэ 2 улстай бол бид нэр хөлийн усны хилцээ гэж юм байдаг. Тий. Тэгээд энэ хөлийн усны хилцээрийн дагуу одоо гол горхны урсц юмыг одоо чиглэлийг өөрчилж ингэх нь бол бас ингээд хооронд тохиролцсон юм асуудал байдаг. Тэр хилцээрээр өөрөөр хэлбэл 2 хөрштэй зөвсөлдөж байна гэсэн үг. Гэхдээ нэг асуудал байна. Тэр ус ингээд гол одоо ингээд хур бороо ихтэй үед ингээд үерлээд эргээд аваад хайлж штэ. Үерлж байгаа үе биш штэ. Тэр үерлж байгаа үед тэр үерийн усыг тусдаа бассейн үүсгэж аваад тэнд хуримтлуулад тэгээд тэндээсээ одоо ус хэрэгцээтэй байгаа газар руу татаад энэ бол голын голдөрлийг өөрчлөх тухай асуудал яриаггүй штэ. Өөр асуудал ярьж байна. Илүүдл усыг авах гэдэг юм шүү. Илүүдл усыг авах гэдэг. Энэ тохиолдолд бол боломжтой. Энэ дээр ямар ч асуудал байхгүй. Тий. Тэгэхээр ингээд манайхан нөгөө нэг асуудлыг ингээд хольж хутгаж ингэж ойлгодог. Одоо энэ голын ус ихтэй газараасаа ус багтай газар руу ус татъя гэхээр голын голдөрлийг өөрчлөөд жишээ нь одоо хэрлэн голын голдөрлийг нь өөрчлөөд эвдээд шууд урагшаа ингэж урсгах гэж байгаа юм байна гэж. Үгүй тийм биш байхгүй. Энд ч өөрөөсөө дэлхийд яриад бусд улс орнууд бүгдээрээ л энийг хийдэг. Ялангуяа бүгд найрамд татарт улс бол урд хөрш болвол одоо энийг асар сайн хийдэг. Хойд хөрш хийж байгаа. Тэгээ одоо Монгол улсын ерөнхийлөгчийн нөгөө санаачилж гаргаж тавьсан тэрбум мод үндэсний хөдөлгөөн бол энэ цүлжилтийг бууруулах, газрын доройтлыг бууруулах ийм л хамгийн гол зорилготой шүү дээ. Монгол орны нийт газар нутгийн 77-8% нь их бага хэмжээгээр цүлжчихлээ. Энэ одоо л бид нар арга хэмжээ авахгүй л энэ цаашдаа улам даамжирна, улам ихснэ. Тэгэхээр энэ тэрбум мод үндэсний хөдөлгөөнийг хэрэгжүүлэхэд юу хэрэгтэй вэ? Хамгийн нэгдүгээрт ус. Ус мод хоёр бол харилцан бие биендээ харилцан шүтэлцээтэй. Ус амьдралын их ус, усны их мод гэж манай ард түмэн ярьдаг шүү дээ. Тэгээд юм хүн ардаараа амьдрал жаргалтай сайхан нийгэмтэй, жаргалтай сайхан амьдрий гэж бодох юм бол хамгийн нэгдүгээр нь байгаль орчны л асуудал юм байл. 2013 онд Норвегийн ерөнхий сайд байсныг эрхэм Монгол улсад ирж исэн. Тэгээд тухайн үед би нөгөө сэтгүүлчээр ажиллаж байсан учраас нэг ярьцлага асуулт асуух надад боломж олдоо. Тэгээд би асуусан. За улс орны хөгжлийн одоо хамгийн чухал нэг хүчин зүйлийг хэлээч гэвэл та юу хэлэх вэ гэдэг. Тэгээд тухайн үед юу гэж хариулах вэ гэж бодож байхдаа хариултыг таамаглаж штэ. Сайн засаглал одоо ингээд цонгодог ардчлал илэргээл тийм ярих байх гэж бодсон чинь ганцхүүгээр хариулж байгаа шин. Байгаль орчин шин гэж хэлсэн. Байгаль орчин. Яагаад өнөөдөр баруун Европын хүчрхэг ийм одоо эдийн засгт ийм сайхан байна. Тэнд хамгийн байгаль орчны хамгийн таатай нөхцөл байна. Зөөлөн уур амьсгал байна. Бороохор хэлбэг орж байна. Тэрийг дагаад өвс ургамал сайн ургаж байна. Газар тариалан хөдөө аж ахуй, мал аж ахуй гэдэг эдийн засгийн салбарууд бүгд дагаад энийг дагаад хүчрхэг байдаг. Баруун Европ одоо олон жил одоо хүчрхэг дэлхийд ноёлж байсан ерөөсө гол хүчин зүйл бол цагуурын таатай нөхцөл орчин дээр байршил дээр байгаа гэх. Мэдээж тэр хүн ардны одоо бас зөв бодлого явуулж байгаа ухаалаг байгаа тэр байдал мэдээж нөлөөлөх үл яг. Үндсэн суур хүчин зүйл нь байгаль орчин юм а гэж тэр Норвегийн ерөнхий сайд байсан хэлж байгаа. За би тэрбум модыг тусдан танаас асуунаа. Ерөнхийлөгч Монгол улсын ерөнхийлөгчийн одоо барьж байгаа бодлого одоо олон байгаа. За үүн дээр бол яалчгүй ус орж ирж байгаа баха. Энэ говийн усны нөөц ер нь нэлээд хэцүүцээ. Гов ус үүдж байгаа. Хүний ус нь байхгүй болж байгаа. Энэ дээр Монгол улсын ерөнхийлөгч маань ер нь ямар байр суурьтай байгаа, ямар ажил одоо хийж төлөвлөнө гэж бодсон байт юм бол. 2014 оны тоо судалгаа харахад Монгол улс жилдээ нэг 530 сая метр куб ус хэрэглэдэг байсан юм байна. 2014 онд буюу одоогоос 10 жилийн өмнө. За 2021 онд хамгийн сүүлийн судалгаа хийж байгаа. Тэгэхэд энэ тоо бараг 3 дахин өссөн байна. 1420 сая метр куб ус хэрэглэдэг болжээ. За энэ юутай холбоотой? Нэгдүгээр хүн амын өсөлттэй холбоотой, малын тоотлогын өсөлттэй холбоотой, эдийн засгийн өсөлттэй холбоотой. Эдийн засгийг өсгөе өшөө цаашаа хөгжиж дэвшиж гэвэл
бид нар усны нөөцийг зайлшгүй давхар бодож явахгүй болохгүй. Бүх юмний суурин дээр ч ус байж байгаа байхгүй. Бүх эдийн засгийн салбар л одоо бид нар ингээл боловсруулах үйлдвэр зөндөө барих хэрэгтэй. Монгол улс үйлдвэрлэгч орн болох хэрэгтэй гэл ингээл ярьдаг шин. Энэний чинь суурьнд ус байгаа, дахиад байгаа. Сайн шандын аж үйлдвэрийн парк гэл ингээл ярьдаг үстэй. Үдэнд ус байхгүй бол яаж үйлдвэр өрөх юм? Бид нар цахилгаан эрчим хүч яриад байдаг. Тэр чинь дараагийн асуудал. Хоёрдугаар асуудал. Тэгэхээр эдийн засгийн бүх салбар дээр өөрөө ус байдаг учраас ус өөрөө суур асуудал юм а гэдэг. Эхлээд бүгдөө нэг үгээр, нэг дуугаар бүгдээрээ ойлгоё гэдэг. Энд дээр нэгдсэн шийдэл ойлголтод хүрсэн байхад усаа яаж гамтай нөөцөлж хэрэглэх үү? Яаж одоо зөв зохистой хэрэглэх үү? Яаж усны холбогдлыг зөв болгож ашиглах уу гэдэг төрийн тусдаа бодлого гарах хэрэгтэй энэ дэр. Том бодлого гарах хэрэгтэй. Усны тухай бодлогыг цогцоор нь шинчилж өөрчлөх хэрэгтэй байхгүй. Хөдөө аж ахуй, мал аж ахуй, аж үйлдвэрийн салбар гэдэг. Энэ бусадын салбарууд руу ч усны хэрэглээ өндөр хэрэглээтэй байна. Гэхдээ говийн бүс нутагт бол уул уурхайн салбарт усны хэрэглээ өндөр байна. Энэ бол одоо надаар хэлбэл бүгдээр ойлгомжтой шүү дээ. Том төслүүд тэнд хэрэгжиж байна. Гэхдээ тэнд байгаа том компаниуд бас усны нөгөө ашиглалтаа 88%-тай, 80%-тай буцааж эргэж ашигладаг. Энэ цикл рүү бүгдээр орчихсон. Бүгдээрээ нөгөө гүний усыг аль болох бас хэрэглэхгүйгээр гадаргын усыг энэ уул уурхайн салбар дээр хэрэглэе гэдэг нь тайлбар руу орсон. Одоо бүгдээрээ ингээд талдаа ойлгоод хэлж байгаа учраас одоо шийдлийг гаргаж болох байхгүй. Гүний усыг аль болох бага л хэрэглэх хэрэгтэй юм байна. Тэгжээж нүг газрын гүний тэр нөө чийгшил шимт хижээл чинь хадгалагдаж өвс ногоо ургах мал. Газрын гарт сайн байх, тийм ээ. Бороохор орох, булаг шанд буцаж сэргэх гэдэг энэ асуудлууд ч нөөрэө сэргэж эхлэх байхгүй. Ер нь бол Монгол улсын ерөнхийлөгч ерхий сайд байхасаа энэ байгаль орчин усны асуудал руу их бодлого явуулж байсан. Тэрний нэг маш тод жишээ бол 2019 онд Ганга нуурыг одоо Сүхбаатар аймагт Ганга нуур маш сэргэж хатаад өгөө болж байсан шүү дээ. Тэгээд тэр тусгай хамгаалтанд аваад сэргээх бодлого засгийн газар дээр тогтоол гаргаад ингээ хийсэн. Үндсэндээ 3 жилийн дотор энийг хийж чадсан. Тэгээ Ганга нуур сайхан сэргсэн. Нөх хүн эрхээ болцсон байсан 2023 онд 2022 онд 50000 хүн ирсэн. Тэгсэн. Ингээ сайхан сэргсэн. За орхон гол байна. Онг голыг бид нар одоо өмнө говь руу урсж орж ирж онг голын урсцыг нэмэгдүүлээ гэдэг. Энийг нэмэгдүүлэхийн тулд орхон голын ихийг хамгаалах хэрэгтэй юм байна. Орхон голын ихтэр дээр алт угааж байгаа, ус руу шууд одоо бохирдуулж байгаа, усны хэрэглээг одоо тэнд бас нэлээд одоо эвгүй төвшөнд хүргэж байгаа хүмүүс бол алт угааж байгаа нөхдүүд байгаа байхгүй юу. Тэгээ тэрийг зөвшөөрлөлтөд хууль ёсны болон хууль бус ингээ бага нөхдүүдийг ялгаад хууль бусаар олгогдсон баахан зөвшөөрлийг үндсэндээ 1000 орчим зөвшөөрлийг цуцалж өггүй хийж ирсэн. Ингээд орхон гол дараад нь яаж урсж ирснийг тавхан санаж байгаа юм. Булангар шавартай муурч ирсэн тов тунгалаг болоод урсдсан юм билээ нүдэн дээр. Гэвч жишээний Монгол улсын ерөнхийлөгч бол одоо байгаль орчин усны хамгаалах чиглэл рүү бол маш олон бодлого хийж хэрэгжүүлж ирсэн ерөнхий сайд байна. Ерөнхийлөгч болоод ч гэсэндээ цэнхэр алт гэдэг хөтөлбөрийг санаачилж одоо хэрэгжүүлж байгаа. Цэнхэр алт хөтөлбөрийн хүрээнд говийг усжуулах. Ер нь Монгол орны усны бодлогыг зөв болгох. Усны бодлогоо дахиад нэг орчин цагийн эдийн засаг өсөж байгаатай холбогдуулаад шинжлэх шаардлагатай гэж үздэг. Тэр бодлого одоо хийгдэж байгаа. Тал талаас нь бид нар асуудлаа ингээд ярьж эхэлж шүү дээ. Ярьж шүү дээ. Хүн хөгжихийн тулд өөрөө хөгжихийн тулд юуг онцгойлон хийх ёстой гэж та боддог вэ? Бурхан багшийн сургаалт өөрөө өөртөө гэрэл бол гэж нэг сайхан үг гэдэг. Тэгээ өөрөө өөртөө гэрэл бол гэдэг бол бурхан буддаа одоо яг энэ биеийг барахынхаа өмнөх хэлсэн хамгийн сүүлийн үг гэж бас байд юм л. Өөрөө өөртөө гэрэл бол гэж. Тэгээ энэ ямар учиртай үг юм бэ гэхээр чиний одоо өнөөдөр яаж явж амьдарч байгаа эсвэл одоо ирээдүйд яаж явах чинь зөвхөн чамаас өөрөөс чинь шалтгаална гэж хэлээд байгаа юм л. Юунд хамгийн их азтай байсан бэ? Би ер нь их жоохон азтай шүү дээ. Юмд аз юм доо. Тэ азтай юм. Би өөрөө ер нь их азтай л хүн юм байна даа л гэж боддог. Амьдралынхаа хантай учирсандаа хамгийн их азтай гэж боддог. Одоо бид өөрт нь бас хэлдэг. Одоо хойд насандаа одоо хоёлаа дахиад уулзсан шүү. Хоёлаа дахиад хамт амьдрэх шүү гэж. Одоо би үнэхээр тэгж боддог. Тэг хүний одоо заяаны хань гэж ярьдаг шүү дээ, тий. Таны сүүлд гаргасан хамгийн том амжилт. Яг нь сүүлд гаргасан том амжилт гэж тэмдэглэж хэлэхээс илүү хүн ер нь өдөр тутмынхаа зам мөр амьдралыг их зөв дүгнээд тий. За өнөөдөр ийм боллоо, ийм болсонгүй тэр хүнд би тэгээ хэлсэн жоохон буруу болсон даа гэд. Нэг орой унтахын өмнө нэг суугаад нэг 5 минут ингээд нэг жоохон бодоод
За тэгээд ингэх ёстой мэн гэдэг нэг тийм ухаарал авч байх ёстой болов гэж боддог. Тэгээд би өдөр өдөртөө энэ хүн тэрийг дүгнж явах ёстой гэж боддог. Жишээ нь өчтөр би бол одоо ийм хийлээ. За тийм хийлээ. За тэр их үр дүнтэй байсан ингэсэн. Тэрэн дээр би жоохон уурлаж бухимдсан, ачимдсан ингэсэн дээгээд. Гэт энэ маань өөрөө бас өдөр тутмын тийм дүгнэлт хийдэг тийм зуршил тогтсон надаа. Тийм. Ер нь энэ амжилт гэдэг зүйл ер нь юу вэ? Та юу гэж бол? Би бол одоо хүн нэг тийм амар амжилттай хүн байхаасаа илүү амьдралдаа сэтгэл хангалуун аз жаргалтай хүн байх нь илүү дээр гэж боддог. Тий. Амжилт тэр нь өөрөө амжилт. Одоо манайхан ч явах дээр хүмүүс бол янз янзаар л бодох байх л та. Насанд тэгээ амжилтын тухай бодол төсөөл бас өөр байдаг гэж магадгүй. Жишээ нь одоо жоохон хүүхэд байхад бол амжилт гэдэг бол одоо онцтон авахд бол амжилт шүү дээ. Тий. За тэгээ сургууль соёл төгслөө сайн ажилд орж чадвал амжилт. За тэгээд ажил төрөл дээр ингээд ягаад карьер өсөөд одоо ингээд гэр бүлтэй болоод үр хүүхэд нэрвээ саруулаад энэ бас амжилт тий. За одоо бидний үед одоо ингээд амьдрал эд нас руу орж ирж шít одоо ингээд 40 нас хэвийгээд ингээд орж ирж байгаа юм. Тэгээ энэ бол амжилттай хүн байхаасаа илүү ер нь аз жаргалтай хүн байх нь дээр юм байна гэсэн тийм бодолтой болсон. Тэр нь өөрөө амжилт юм байна. Тий. Таны гаргаж байгаа шийдвэрүүд тийм ээ. Энд юу голчлон нөлөөлдөг вэ? Би альва одоо юмд хандаж шийдвэр гаргахдаа бол энэ шийдвэр хэн нэгэнд хор болох уу? Эсвэл хичнээн хүнд тус болох уу? Эсвэл энэ хүний ажлыг гэж бүтээснээрээ ард нь ямар үр дагавар болох вэ гэж юмыг ухаж цаадлын агуулгыг боддог гэж бодож харахыг хичээдэг тий. Тэгж дандаа шийдвэр гаргадаг. Таныг өөрийнхөө туулж өнгөрүүлсэн амьдралынхаа тухай эссе бичгээжээ. За ямар гарч өгөх вэ? Бичин штэ. Ямар ч байсан бичин тийм ээ. Аа. Энэ гинти асуулт юм би. Ерөөс урд нь бодож байгаагүй. Өөрийнхөө туулж өнгөрүүлсэн амьдрал. Зам гэдэг гарч өгөх нэ. Зам. Таны хамгийн хийж чаддгүй зүйл юу вэ? Хүн ч одоо хийж чаддаг сайн зүйл гэж байна. Одоо бас нөгөө талд муу зүйл гэж байна да. Хийж чаддгүй юм. Тэрийг л одоо би хийж чадахгүй юм билээ. Өмнө нь ерөнхий сайдын дэргэдч бас ажиллаж байсан учраас тэр үед ч гэсэндээ ингээд хэцүү гуйлд санал орж ирдэг юм байна лээ. Дөнгөж ажил дээр ирэнгүүт. Тэгээд эхнээсээ орж ирсэн тийм санал гуйлт юмнуудыг хүлээж авахгүй болохоор дараагийн гуйлт золоотой одоо эдний багийнхантай тийм ярихаар угаасаа эдгээр залуучууд тийм биш юм байлээ гэдэг ойлгочдөг баг. Дахиж тийм гуйлтныг орж ирэхээ болждаг. Тэр нь юу гэсэн гуйлт вэ гэхээр одоо улаан цагаан одоо ингээд нөгөө хуучны хандлага гэж хэлье. Хууль зөрчөөд одоо энэ дээр нь жишээ нь тэр дараалал руу яриад ингээд тийм бүтээгээд өгөөч гэж. Энийг бол үнэхээр одоо чадахгүй. Би бол дөрвөлийн үр боддог, үлийн үрээс айдаг бас хүн. Тийм учраас манай багийн хамт олонч тийм. Тий. Энэгээр бид нар бас нэг сэтгэл зүрх нэг байдаг учраас бас өдөө бас хамт сайхан ингээд ажиллаж, найзалж нөхөрлж яваа гэж боддог. Тий. Хүн энэ амьдралынхаа туршид суралцнаа. Суралцаар л яваа. Та бид одоо ч гэсэн тийм ээ. Өшөө цаашдаа юунд илүү суралцахыг хүсэж байна? Маш ихээр хүсэж байгаа зүйл юу? Тэгээ завсар чөлөө үгүй амьдрал дотор нэг 5 минут гэсэндээ өдөрт өөртөө ингээд ганцаархнаа байх боломж бас хором мөч үлдээж гаргаж байгаарай гэж хэлдэг тий. Тэр бас хувийн хөгжилд дотоод сүнсэн биений хөгжилд бас хэрэгтэй юм байна л да. Хүн өөрөө бас нэг амрааж явах хэрэгтэй. Тий. Сайн ажлыг бол бас сайхан амарч чаддаг байх хэрэгтэй шүү дээ. Тий. Таны амьдралд хамгийн чухал зүйл юу вэ? Яг нь ер нь хүний амьдралын хамгийн чухал зүйл бол хүн бол өөрөө хайрын мөн чанартай гэж боддог. Хүний амьдралд бид нар өдөр эцсийн бүлэгтээ цөөхөн одоо өгнөхөн хором амьдрал тэгэл нөхч штэ. Одоо 100 жилийн дараа бидний хэн ч байхгүй. Дэлхийн ертөнц ирэг дээрээ 100 болдгороо болоод, хавар болдгороо болоод, өв сургадгаараа ургаал ингээл байж л авах байхгүй юу. Тэгээ энэ бүхэн хооронд тэгээд жоохон амьдраад үлдэхийн хооронд нэг дайсан гэж хараал те. Бас хизээч уушлахгүйгээ шүдээ зуугаал өөрийгөө зовоогоол. Тэгээ хоорондоо 3 сая 500 мянган аим цөөхөн монголчууд байж иж. Тэгээ нөгөө өмнөх насанд хоорондоо ус хонцонтой байсан 3 сая хүн нэг дор төрнө гэж байх уу гэдэг ингээд сошиалаар хошигножсэн шүү дээ. Тэр үнэхээр тэгж бодогдмоор ус заримдаа байдаг шүү дээ. Тэгээ богинохоо ингээд амьдрах хугацаанд
бие биенээ хайрлаж амьдрах хал ёстой байх гэж боддог. Хүний амьдралын хамгийн чухал зүйл бол угаасаа хайр. Хүн бол өөрөө хайрын мөн чанартай. Та амьдралдаа эрсдэлтэй алхам гаргаж байсан уу? Хэрвээ гаргаж байсан бол ямар эрсдэлтэй алхам гаргаж байсан бэ? Эрсдэлтэй алхам гаргаж байсан. Тий. Дурдж болох уу? Болно. Одоо тэгэл яг нөгөө ажил юм ингээл өөрчлөгдөн нэг ажлаас нөгөө ажил руу шилжин энэ төр чинь бас л эрсдэл шүү дээ нэг талдаа. Хүн чинь бол ингээл тогтсон газараа сайхан байгаал шигдээл ингээл байгаал явал бас тэр зоондоо ингээл одоо болж энэ гэл ингээл яваад байвал яваад л байх байхгүй юу те. За ер нь өөрөө нэг жоохон сориод үзье. Дараагийн нэг шат руу нэг явах гээд үзье гэдэг зоригжуулсан бодол өөрт орж ирээд тэгээ дараагийн төвшин рүү тэмүүлж штэ. Тэр болгон ч өөрөө дандаа л эрсдэл дагуулж явж байгаа шүү дээ. Одоо яг таны асуусан утгаар хэлэхэд. Ер нь бол хүн дандаа л эрсдэлтэй нөхцөл байдалд амьдарч байгаа шүү дээ. Лифтэнд ороо суусан чи эрсдэл шүү дээ. Доошоо унчих юм тий. Онгоцон цуугаа нисгэж эрсдэл. Тий. Тэгвэл тэр болгоныг бодохгүйгээр хүн тэгэл тухайн агшинда хийж байгаа зүйлдээ бүрэн дүүрэн оршоод амьдрсан шиг амьдрах хэрэгтэй л байх гэж боддог. Таны мөнгө олохын тулд хийж исэн ажлуудаас хамгийн тийм сонин хачирхалтай ажил ямар ажил вэ? Хамгийн анхны ажил гэх юм уу? Би хамгийн анх 7 дугаар ангид байхдаа манай хамаатныгч 3 дугаар оролт нөгөө барааны лангуу ажилуулдаг байсан байхгүй юу? Нөгөө Бээжингээс нөгөө цүнх авчирч ингэ зардаг. Тэгээ хичээлийн шинэ жил болох гээд 8 сар болохоор ч нөгөө сезон ороод тэгээ нөгөө цүнх яадаг шүү дээ. Манай ээж ихч байхгүй юу? Тэгээ хичээсээ нөгөө цүнх аваад тэр үуч нөгөө нарантуул нэгдэг байсан. Хүчит чонхор хуучин Дэнжи мянган зах гэж байсан шүү дээ. Дэнжи мянган зах дээр ч нөгөө цүнхээ зардаг. Тэр надад тийм хачирхалтай бөгөөд тэгтээ тийм сонирхолтой ажил байсан. 7 дугаар анги өгдөхөр чи одоо хэдэн настай байсан би? 13 муртай байсан юм. Тэгээ нөгөө цүнхнүүдээ гахаан дэгээд үүрцэн. Гахаа гэж бид хар том хар цүнхэнд өөрийнхөө даах хэмжээгээр үүрцэн. Тэгээ очиод зараал тэгээл тухайн үед нөгөө хориг пүүз гэдэг бид нар чинь пүүзний л орхотой байлаа шүү дээ жоохон багтаж. Тэгээ тэр хичээлийн жилд өөртөө тийм гоё пүүз шинээр худалдаж аваад өмсөж ийсэн. Тэр пүүзэж одоо баян айлын хүмүүс л өмсдөг байхгүй юу яг бол. Тэгж пүүз авч өмсөжснээр бас айгу бахархаж айгу өөртөө тийм кайфтай гоё байсан. Тэр үедээ. Одоо болохоор дорсомж байсан байна шүү дээ. Мэдээж тий. Таныг урагш алхахад юу төлөвлөж өгдөг вэ? Одоо хүүхдүүдээ харахаар л тэгэл за одоо тэгэл урагшаал явах хэрэгтэй шүү дээ гэж боддог доо. Тий. Яалтчгүй тий. Яалтчгүй тий. Одоо тэгээд гэр бүл үр хүүхэд гэдэг бол одоо бидний үргэлжлэл. Тэгээд нөгөө талаасаа бас Монгол их оронд цаашдаа амьдраад энэ улс орныг аваад явах ирээдүй учраас хүүхдийнхээ нөгөө нэг тооноос гадна нөгөө чанар гэж одоо чанартай ирнэ гэдэг ойлголт байдаг шүү дээ. Одоо баруун Европт бол тэрийг ярьдаг, Япон солонгосч ярьдаг. Өндөр боловсралтай гэхээсээ илүү одоо хүнийг хайрладаг, бусдыг бас тэгж боддог тийм сайн чанартай тийм хүн байгаасаа гэж боддог. Тэгээ тэр бол нөгөө өөрөө тухайн ямар гэр бүл төссөн бэ гэдгээс хамаардаг болов уу гэж боддог байхгүй. Хүүхдийг хайраар дутаахгүй өсгөх юм бол тэр өөрөө эргээд хүнийг хайрладаг хүн болдог. Таны хэн нэгнээ сонсч байсан хамгийн сайхан урмын үг хинээ сонсч ямар үг сонсч? Яг олон л одоо найз нөхөд сайхан дотны андуудаас урмын үг сонсч байсан, зөндөө сонсч байсан тий. Энэ дундаас найзуудаа бас баярлдаг хүн аль болох нэг хүн урмаар хүүхэд бурмаар гэж. Тэгээ энэ дундаасаа бол би миний хамгийн одоо сайхан урмын үг сонсдог. Тэндээсээ бас урам зориг тэтгэж өөрийгөө одоо бас ирч хүчээр тэтгэж гэж авч явдаг. Хүн маань бол миний эхнэр, миний хань тий. Эхнэр маань бол одоо амьдралд ингээл ажил төрөл одоо янз бүрийн юмнаас ингээд шантрах үе мэдээж бас байж дээ хүнд тий. Няцаал одоо заавал албатай ч шүү дээ. Юу ойлгох уу гээл тэгэхээр. Одоо юу гэж тэгж ит юм бэ? Миний хань чадсан шүү дээ. Одоо чи чадахгүй л өөр хин чадах юм бэ? Энэ үрч. Тэг энэ үрч. Гэхдээ наа чи ингээл болно шүү дээ. Чи өөрөө л энийг одоо хийхгүй болвол. Тэгээ миний хань чаднаа л гэж хэлдэг байхгүй. Тэр их сайхан урам болдог. Мэдээж ээж аавын маань бас урамшуулж хэлж байгаа урмын үг их чухал нөлөөтэй. Хүн чинь тэгээ тийм биш тийм хамгийн ойр дотныхоо хүний үгэнд л их тусаж авч баярлдаг тий. Нөгөө чи хинт хамгийн их гомдно тэр хүндээ л хамгийн хайртай байдаг гэж тий. Түүнээс хүн чинь хамааралгүй хүнд гомддог юм биш тий.
Яг адилхан үгийг чиний нэг дотны хүн эсвэл нэг дотны биш хүн хэлэхэд дотны хүнийхээ үгэнд хүн илүү гомдож томдгийн байна л да. Тэр утгаараа тэгэл тийм байх л гэж боддог тий. Энэ амьдралтаа гаргаж ирсэн шийдвэрүүдээс хамгийн зөв болсон шийдвэр нь ямар шийдвэр вэ? Олон зөв шийдвэрүүд байгаа л да. Тэн дотроос нь бүр нэг дугаарт хүн бол ингээд өөрөө мэдэрдэм байлээ юм. Тий. Одоо би радиод ажилладаг байхдаа их нэртэйгээ танилцчихсан байхгүй юу? Тэгээд ч юм бол ингээд яг олон найз нөхдүүдтэйгээ ойлдоол бужигналдаал ингээд явдаг байсан. Тэгээд их нэртэйгээ анх радиод байхдаа танилцаад за ер нь энэ бүсгүй юм байна да гэж би яг мэдчихсэн. Тэгээд тэр агшнаач бас санддаг байхгүй. Тэгээд өөрөө тийм үгээд одоо гайхдаг байхгүй тий. Тэгэл дотроо тэгж шийдэл тэгэл ерөөхдөө амьдралаа ингэж эхлүүлсэн. Гэр бүл зохиогоод. Тэгээ тэр бол одоо миний амьдралын хамгийн том хамгийн зөв шийдвэр байсан гэж боддог. Ээж маань бас тэгээ хэлдэг. Тухайн үед тэгж хэлжсэн байхгүй. Тэг чи 22 3 тал жоох хөвгт байгаа юм чи. Миний хүү эрт эхэлсэн амьдрал их эрт цэгцэрд юм а гэж. Тий. Тэгээ тэр үгийг би мартдаггүй. Тэгээ дараа нь бас яг надад бас яг тэр амьдрал ингээл хүүхдтэй болол хэлж явах үед. Эр амгалан бол гэр амгалан гэж үг гэдэг шүү дээ миний хүү. Та манай ээж аюу их тийм зүрц зүгээр ярьдаг. Ер нь жоохон бахаас л. За одоо хоёулаа тэрбум мод руу орноо. За. Монгол Улсын ерөнхийлөгч маань 2021 онд нэгдсэн үндэсний байгууллагын эндэр дээрээс олон улсад хамлалт хийсэн 2030 он хүртэл Монгол улс 1 тэрбум мод тарина гэдэг амлалтыг өгсөн. Баггүй хугацаа өнгөрч өнөөдөр 2024 он. Гэхдээ 30 он бол болоогүй байна. Бас нэг 6 жилийн хугацаа байна, тийм ээ. Нөгөө тэрбум мод маань юу болж идэх юм бол уг нь тариалах шиг байна. Аж ахуйн нэгжүүд одоо хувь хувьсгалын байгууллагууд тарихын ард иргэдчлэн өөрсдөө бас л ухамсараараа тариад л байна. Өнөөг хүртэл ер нь хичнээн ширхэг мод тарьсан байдгийн бол энэ амлсан 30 онд бид нар нөгөө тэрбум модыг ер нь амжуулж чадгаар байна уу? Монгол улс ганцхан тэрбум мод тариал, нэг тэрбум мод тариал зогсчих асуудал энэ ерөөсөө биш. Цаашдаа бид тэрбумаар нь мод тарих ёстой. Мод тарина. Тэгээ энэ том ажлын эхлэл болгож нэг тэрбум мод гэдэг тоог хэлж энэ ажлыг эхлүүлсэн. 2021 оны 9-р сард энэ тоог амлалтыг өгснөөс хойш одоо 2023 оны байдлаар буюу 2 жил хагасны байдлаар 2 жилийн байдлаар аваад үзэхэд өнөөдөр 42 сая модыг монголчууд бид хамтдаа бүгдээрээ тарьж ургуулж чадсан байна. Нэг шинээр тарьсан модны. Шинээр тарьж ургуулсан модны тоо. Тийм. За 64 сая модны суулгац тарьцыг өнөөдөр бэлдсэн байна. За энэ бол одоо 21 онд тэр тэрбум мод үндэсний хөдөлгөөний зарлахаас өмнө бол жилд Монгол улсны 3-аас 5 сая мод тарьж ургуулдаг байсан юм байна. Жилд 3-аас 5 сая мод. За ингээд аваад үзэхээр 4-өөс 5 дахин одоо энэ тоо өссөн гэсэн үг. За хамгийн бас нэг чухал ач холбогдол нь юу вэ гэхээр ерөөсөө монголчууд нийтээрээ байгаль их дэлхийг хайрлах хэрэгтэй юм байна. Мод тарих хэрэгтэй юм байна. Тэгэхгүй бол Монгол улс маань одоо цөлжилт, шар шорон шург ямар хүнд байдалд орж байгаа гэдгийг бүгдөө бас нэг үгээр ойлгож эхэлж штэ. Нэгдсэн нэг байдал руу орж ирж гин гэдгийг одоо энэ тойронд харагдаж штэ. Айл болгон л хашаандаа сайхан мод тарьж байна. Гэр бүлээрээ мод тарьж ургуулдаг болсон байна. Энэ өөрөөр хэлбэл нөгөө тархинд нь тарих, зүрхэнд нь тарих гэдэг энэ хандлага өөрөө өөрчлөгдсөн байхгүй. Хамгийн том ололт бол энэ. Тэгээ энэ хандлага бол ингээд үрээс үрд хүүхдээс хүүхдэд өвлөгдөөд ингээд цаашаа явах хэрэгтэй. 2030 онд тэрбум мод тариал тэгэл заадаа болцсон гэж зогсчих асуудал биш байхгүй. Бид нар 31, 32, 33 он гэдэг цаашаага үеийн үед 100 жил монголчууд бид мод тарьж ургуулж Монгол газар нутгаа ногооруулж их дэлхийгээ хайрлаж сайн сайхан болгох хэрэгтэй. Энийг бидний дараагийн үеүүд ч хийн. Тэ. Тэрбум мод үндэсний хөдөлгөөний бас нэг том одоо ололт байгаа юм. Социализмын үед нөгөө модыг хордон шавжинд идүүлэхээс хамгаалаад ингээд айгүй их хор цацч хордон шавжийг устгадаг тийм ажил хийгддэг байсан байна. Тэгээ энэ ажил нөгөө 90 онд эдийн засаг хүндрэл ингээд юу одоо шавж устгахтайгаа л боллоо шүү дээ тий. Тэрнээс хойшоо ингээд эдийн засаг унаа. За ингээд буцаж аажмаар сэргсэн ч гэсэнтэй энэ ажил үндсэндээ жоохон орхигдсон байсан байл. Маш бага төсөвтэй нэр төдийд хийдэг байсныг сэргээж 10 дахин их одоо төсөвтэй болгосон. Ингэсний хүчинд өнгөрсөн 2 жилийн хугацаанд 960 сая модыг хордон шавжинд иддгээс идүүлж устж үгүй болохоос
хамгаалж хор цацдаг ажлыг хийсэн. Одоо 2024 онд зөвхөн 1 жилийн дотор 1.3 тэрбум модыг хортон шавжинд идүүлэхээс хамгаалж хор цацах энэ төсвийг нь тавиад өгсөн байна. Энэ ажил одоо хийгдэж байгаа. Одоо эд зам болж штэ. Хавар намар зундаа хийгддэг. Тарих нэг асуудал, хамгаалах бас нэг асуудал. Хамгаалах нь асар чухал байгаа. Тийм байна. Одоо байгаа ойгоо хамгаалах. Ойн санг. Ойн сан гэдэг бол одоо дэлхийн уушиг шүү дээ. Нөгөө тарин гэсэн модноос ч хичнээн 10-100 мянга дахин тийм байхгүй юу? Тэ. Ой байгаад байдаг тийм ээ. Тэ. Тэгээд энэ бол өөрөө бас давхар олон ач холбогдол байгаа гэж ингэж бодож байгаа. Ер нь юу вэ гэхээр монголчууд бол одоо ингээ мод тарьдаг юм ард түмэн юм байна гэдэг чинь цаанаа юу хэлж ирэхээр байгаль дэлхийгээ хайрладаг ард түмэн юм байна гэсэн. Байгаль дэлхийгээ хайрладаг ард түмэн юм байна гэдэг бол бидний имиж болох хэрэгтэй байхгүй юу? Бидний имиж. Альва нэг улс орн мод тарьдаг юм байна гэдгийг бол дэлхийн одоо соёлдсон хүн төрөлхтөн харахтаа юу гэж хардаг вэ гэхээр айдар ч бас арай өөр төвчний юм биш үү? Хэрэглээнээсээ ингээд гарцсан тий. Арай өөр төвчний оюунлагын төвшингийн авд үзэх юм бол арай өөр төвчний юм зиндааны хүмүүс юм байна шүү гэж хардаг. А бас нэг чухал ач холбогдол нь юу вэ гэхээр хүүхэд залуучууд нөгөө мод тарьж штэ жоох хүүхэд. Нөгөө жижиг модоо очоод услаад нөгөөх нь нахиалаад ингээ ургахаар өөрөө ирэхгүй тэр модондоо хайртай болдог байхгүй. Тэгээд тэр мод тариад услаад ургуулад үдцсэн хүүхэд модыг хайрлаж таарна. Модыг хайрлаж байгаа хүүхэд дэлхийг хайрладаг л байна. Газар шороо, газар нутгийг хайрладаг. Энэ бол бидний цуснд байдаг бидний үнд зүйл өв соёл. Монголчууд бид нар ч нөгөө чулуу шороог нэг чулуугчэндээ хөдлөгчгүй хөндөчгүй гэж бодож ээдэн хоншортой гутал өмсдөг ийм л ард түмэн шүү дээ. Таавал хөвдөө нэг 300-аас 350 орчим мод тарьсан гэдэг Facebook дээр нэг хөөрхөн бичлэг хийсэн байсан. Янз янз л одоо сэтгэлд орно явж илээ шүү. Энэ одоо яасан ажилласаг залуу нэрээ 350 мод тавьчих бах таа гэдсэн. Нэрээ 350 мод тарьсан юм. Тэр чинь бүр баг дарж хэлсэн тоо шүү. Тэгтээ энэ хүмүүс ингэ бодоод байгаа. Нэг мод гэхэлэр одоо ямар үнэтэй байдаг вэ гэл ингэ бодож байгаа байхгүй. За би хийлээ зөө. Хайлаас 2 настай хайлаас 2000 төгрөг гэдэг. Тий, нэг ширхэг. Тэр нэг ийм хэл юм байгаа байхгүй юу? Тэгээ модыг бол аль болох 2 настай, 3 настай тийм ялхыг авч тариул сайн ургадаг байхгүй юу? За тэр хайлаасыг 90 нүхэнд буюу нэг нүхэнд 5-ыг суулгасан. Тэгэхээр энэ хэд бол чинь 500 хайлаас суулгасан болж байгаа байхгүй юу? Энэ бол ингээд хашаа ингэж болох юм зорилготой байхгүй юу? Тийм. За нөгөө нарс гэдэг юм бол нэг нарсыг би шилэнгээс нэг юм жижиг нэг нь үржүүлгийн газараас 2500 төгрөгөөр худалдаж авч ирсэн. Тэгээд тэр чинь захиад дуудаад авчдаг байхгүй. Facebook дээр л байж байгаа шүү дээ. Гэхдээ энэ бол нэг 6-7 жилийн өмнөх ханшилтаа. Одоо бол тэр жоохон өссөн баг. А гэхдээ хайлаасын төр бол одоо 2 настай хайлаас 3000 энэ төргээ байж л бил. Тэгээд эн чинь нөгөө нэг дор бас тарьсан юм шиг л дээ. Жил болгоны хавар намар 2 хашаандаа нэг 20-оор нь 30-аар нь тий. За заримдаа нэг 40-оор нь 50-аар нь ингээл баг багаар суулгасаар хагаад тэрийг тэмдэглэждэг байхгүй. Тэгэл тэрнээс чинь зарим нь идүүлнэ, туулаа муулаанд идүүлнэ. Тэ. Нэг хэсэг нь ямаанд идүүлсэн. Тэ. Тэгээ зарим хэсэг нь бол бас урахгүй бас үхэн. А гэхдээ яг ер нь 80-90% та ургад юм уу? Арчлаад туслаад байхад. За ингээд сүүлийн нэг асуултаа асуугаад нэвтрүүлгээ өндөрлөё. Түрүүн хоёлаа говьны усны асуудлаар ярилцсан шүү дээ тийм ээ. Ер нь говь руу устай гэж нөөцөлж татах нь зүйтэй юм аа л гэдэг байгаа шүү дээ. Хаана ханаалт хийж байгаа зүйтэй юм аа л гэдэг. Ер нь чадах юм болов? Энэ нь хийж хэрэгжих ажил болж чадах юм болов? Чадна шүү дээ. Ямар ч хэрэгэлцээгүй чадна. Ямар ч тийм нэг амар хүнд тийм хийж чадхааргүй одоо технологи тэ дэлхий дээр одоо байдаггүй тийм одоо Монголд одоо хэрэгжиж болохгүй тийм нарийн хүнд технологи гэдэг байхгүй байхгүй. Энэ монголчууд бид нар өөрсдөө л хийж байна. Тэ. Түрүүн би нөө хийгдэхгүйсэн шалтгаануудыг нь хэлээд байгаа шүү дээ. Дахиад хэлэхэд одоо нэгдүгээрт Монгол улсын эдийн засгийн нөхцөл боломж бололцоо буюу тэр мөнгөний суур боломжинд бүрдчихлээ. Хамгийн чухал нь монголчууд энийг бүгдээрээ гэд хийх ёстой юм байна гэдэг дээр нэгдсэн нэг санал дээр хүрнэ. Энэ бол ямар ч хэрэгэлцээгүй. Одоо хандлага ингээл харахад хүрж байгаа шүү дээ бас. Түүнээс ингээл хангаахны нь говийнхноос усаа харамлаад хоорондоо гал муудалцаад ингээд байгаа асуудал байхгүй байхгүй юу? Бид чинь нэг их оронтой нэг монголчууд шүү дээ. Тэ. Энийг цаашдаа хийхгүй бол өөрөө тэр газар нутгийн бүрэн бүтэн байдлын тухай асуудал яригдах, үндэсний аюулгүй байдалтай холбоотой асуудал яригдах, аюулын улаан гэрэл асцсан
Хийхээс өөр аргагүй байдалд орцсон ажил байхгүй угаасаа. Хүссэн үсээгүй хийн. Хүссэн үсээгүй чадхаас өөр арга байхгүй болцсон угаасаа. Ингээд нэвтрүүлгийн урилга хүлээж авч нэвтрүүлэгт маань хүрэлцэн явж оролцсон танд маш их баярлалаа. Ингээд таны цаашдын ажил болоод амьдралд тань өндрөөс өндөр амжилтыг хүсэн гэрье. За баярлалаа. Тэгээд бас танаа хамт олонд энэ сайхан нэвтрүүлэгт орж оролцуулсанд бас талархал илэрхийлье. Ажлын өндөр амжилт, эрүүл их сайн сайхныг хүсье. Баярлалаа. Баярлалаа. 100 асуулт нэвтрүүлгийн маань энэ удаагийн дугаарыг өндөрлөж байна. Манай өнөөдрийн нэвтрүүлгийн зочноор Монгол Улсын ерөнхийлөгчийн зөвлөх бөгөөд Хэвлийн албаны дарга Хөлзөө баярын зол хоёр хүрэлцэн ирж орслоо. Та бүхэнтэйгээ дараагийнхаа нэвтрүүлгээр эргээд уулзлаа. Түр баяртай.